За хасуун зууны нарсаг өдрийн минь манайхаа өмнөх бичлэг дээр 5,000 зайк авбал дараагийн хэсгийг оруулна гэсэн Брон хэлсэндээ хүч яаралтай бэлдээд авчирлаа. Бас та бүхнээс хитрхийн нушуу байна, баг зэрэг багсгаараа гэсэн үнэтэй санал ирсэн. Брон шууд саналыг чинь тусгаж аваад зохиолоо чанартай, товч бөгөөд тодорхой болоод заслаа шүү. Тиймээс богинохон байна гэж гололгүй, контентийнхоо чанарт анхаарсныг минь ойлгоорой. За тэгээд олон юм ношидгүй шууд бичлэгтээ орцгоё. Өнгөрсөн ангид Кей, Гейл, Эли 3 балхсны гүний хар хоосон орон зайд гацсан. Гейл Эли хоёрын өнгө арилж, харанхуй ухаан санааг нь эзэндэн Гейл сэлмээ галзуурсан мэт савчиж, Эли толгоогоо тэврэн хар нулимсаар үйлж байлаа. Ингээд цааш нь үзье. Тэр мөчид харанхуй дундаас танил дуу сонсогдов. Кей дээшээ харахад жижигхэн цагаан гэрэл түүн рүү хүүн ирэв. Неро 9 минут байлаа. Кей түүнийг ухтан авч зүгээр үү хэмээн асуухад Неро тайван бус эргэлдэн алсыг заан дуугарав. Энэ нь тэнд ямар нэг зүйлд хүлээж байгааг тохиоллоо. Неро гэрлийн зурвас татуулан урагш харахад Кей араас нь хөдлөх гэснээ гинт зогсов. Тэгээд эргэн харав. Гейл сэлмээ Элигийн толгой дээгүүр савцсаар л байлаа. Кей тэднийг орхиж чадалгүй Неро руу харан тусламж гуйв. Нерогийн биеэс ариусгах гэрлийн асар том давлгаа тархан тэднийг нөмрөхөд биедэн шингэсэн харанхуй уур мэт замхарлаа. Орилох дуун аажмаар тасарч Гейл сэллээ буулган Элигийн нулимс тонголог болов. Кей тэднийг аюулгүй болсны шалгаад байрандаа хүлээхийг хэлв. Тэгээд ганцаараа гүн рүү оров. Хэдэн зуун алхсны дараа сэтгэл нь бухимдаж эхлэв. Эргэн тойронд гэрэлч үгүй, ханч үгүй, замч үгүй байлаа. Тэгтэл дахин шивнээ сонсогдож ямар ч өнгө над дээр хүртэл ирж чадахгүй хэмээн нэгэн дуу хэлв. Кей дургуутсан шүдээ зөөж дахиад нэг утгагүй таавар сонсохыг хүссэнгүй. Гинт алсад од мэт гэрэл асхан тэр. Кей тэр зүг рүү гүйж ойртох тусам гайхан амаа ангаав. Хадан хөшөөний орой дээр дөрвөн хошуутай том биет тун чиг ариун цэвэрхэн гэрэгтэн тогтож байлаа. Тэр эцэст нь олзоо олсон нь Стеллагийн хилтерхий байв. Өмнө нь харсан хилтерхийгээс хэлбэр гэрэл нь өөр байсанд хилтерхий бүр өөр байдгийн болов хэмээн Кей бодов. Цаг алдахгүй тулд тэр хадан дээр авиран гарч гараа сунглаа. Түүнд хүрэх агшинд гэрэл хойлор нь эргэлдэж асар их энерги биедэн дүүрэн ороход сорон авах чадвар нь Кейн тушаалгүйгээр өөрөө идэвхжив. Бие нь гэрэлтэж эхлэмэгц тэр сандарлаа. Гэвч яг тэр үед тэднийг зангидсан харанхуй суларч агаарын даралт замхарав. Хар хоосон орон зай юу ч үлдээлгүй арилж, оронд нь саарл чулуун том танхим гарч ирэв. Танхимын голд зогсох Кей алган дээрээ гэрэлтэх биетийг харахад хар ертөнц эцэст нь төгсгөл болов. Ийм аюултай газар үргэлж гинтийн зүйл нуудаг хэмээн тэр бодов. Гейл Эли хоёрч ухаан арав. Тэд Кей рүү итгэж ядан ширтэж, Кейг зүгээр үү хэмээн асуухад Гейл хуруугаараа заан. Эли яагаад чамд юу ч болоогүй байгаа юм бэ хэмээн цочирдон асуулаа. Кей мэдэхгүй хэмээн хариулав. Тэгээд яриагаа өөрчлөхөөр алган дээрх зүйлээ өргөж, олох ёстой зүйлээ олцглоо хэмээн хэлв. 7 өнгөөр гялцах жижигхэн биет бол Стеллагийн хилтерхий байлаа. Гурвал түүнийг тойрон бөөгнөрч Гейл ийм жижигхэн юмны төлөө улаан биднийг доош шидсэн юм уу хэмээн итгэж ятгад. Эли ийм жижиг зүйлийн дотор хичнээн олон өнгө багтсанд бишэрч байв. Хажууд нь Неро дуугүй хөвж нүд нь гэрэлтэх бөмбөрцөөс юу салсангүй. Биед нь ямар ч гайш нүзээ илрээгүй шалгаад Кей санаа амарлаа. Яг тэр агшинд Неро дөхөн ирэв. Тэр амаа ангааллаа. Хинч хариу үйлдэл үзүүж амжилгүй Неро Стеллагийн хилтерхийг чигээр нь залагчхав. Кейн царай хөшиж Гейл Эли хоёр чангаар ойрлоо. Гейл агаарт хүүх муур руу дайран Стеллагийн хилтерхий бол хоол биш хэмээн хашгирлаа. Тэр Неро шүүрэн авч сэгсрэн залгсан зүйлээ буцаагаад гарах хэмээн тушаахад Кей шууд гүүж очин Гейлийг зогсоож Нерог 50 хэмээн хашгирав. Яг тэр мөчид хан тааз нүрүүлэн дуугарлаа. Хагарлын чимээ танхимаар тархан агуу бүхэлдээ хүчтэй чичрэхэд Гейл хараал орсон ийм их зүйлийг туулчгаад ингэж дуусах гэж юу хэмээн бухимдав. Чичиргээ улам хүчтэй болж чулуу нурангид дээрээс бороо мэт асарав. Гейл хурдан гүйцгээ хэмээн хашгирав. Кей Нерог цээжиндээ чанга тэврэн Эли Гейл хоёрын хамт урагш харахад ардан танхим нуран өнөж байв. Гурвал арайхийн хонглоор гарч гарц бүрэн битүүрхээс өмнө амжин болтарлаа. Тэд арайхийн амьсгаа авч байлаа. Тэр үед өөр газарт пенерүүдийн бүлэг асар том мангасын сэг зэмийн өмнө зогсож байв. Улбар шар үстэй араансай доош сун газар цээлэгдсэн гүнзгий зүсгтийг ажиглахад царай нь тэр дорхноо хөшөв. Цэнхэр үстэй эрэгтэй дөхөн ирж ямар нэгэн зүйл олов хэмээн асуулаа. Араансай аажмаар толгой дорхон тулаанд галзуурсан өнөөх мангас иргэн иржээ хэмээн хүнд дуугаар хэлв. Эдгээр мөр бол шулмын хар гарын нэг.
Силэм чөтгөр их байлаа. Силэм чөтгөр гарч ирэх бүрд дайн тулаан эмх замбраагүй байдал дагдаг бөгөөд сүүлийн үед мангасуудын хөдөлгөөн ингэж ихсэн нь түүнтэй холбоотой хэмээн араансаа сижилв. Хайгуулдыг цааш үргэлжлүүд хүү хэмээн асуухад тэр шууд татгалзаж хангалттай баядаг цуглуулсан тул пенерүүдийнхээ амир дэнчин тавих бодолгүйгээ хэлв. Гэвч яг тэр агшинд агаарт асар том энергийн давалгаа дагхлаа. Асад овших уулын оройноос улаан галын дижбрэгт тэнгэр рүү цойлов. Араан сая хүшиж энэ өнгийг ганц харцаар л улаан хэмээн танив. Улаан тэр хэмжээний хүчээр тулалдаж байгаа бол Силэм чөтгөр тэнд байна гэсэн үг байсанд түүний нүд асар томров. Яг тэр мөчид үл харагдах аюултай зүсэлд тэднэрүү чиглэн харав. Араан сая бага анхаараарай хэмээн хашгирч асар том механик алхаа шүүрэн авахд алх нь улбар шар халуун гэрлээр төөнлөө. Тэр ураг шүсрэн алхаа хүчтэй савлав. Улбар шар тесрэлт хар зүсэлттэй мөргөлдөн дайсны тогтолгооныг үлдэгдэлгүй замхруулв. Газар чадвартай буусан араан сая хайгуул албан ёсоор дуусныг мэдэгдэн бага хуурн руу буцахыг тушааж ухрах ажиллагааг орлогчдод даалгав. Тэгээд огтхон ч эргэлзэлгүйгээр уулын орой руу харун одлоо. Тэнд тулаан аль хэдийн ширүүн дүрлзэж байлаа. Усаан хар энерги мөргөлдөн бодогч улаан Силэм чөтгөр хоёр дагуулсан харахын аргагүй хурцтай хөдөлж зэвсгэн тасралтгүй хангина. Силэм чөтгөр харанхуй энергийн хууш идэхэд улаан хааж төгс хяналтайгаар өөр тийш чиглүүлв. Цохилт бүрийн солилцоо 1 секунд тасарсангүй. Газраас улаан галын асар том баган дүрлцэн гахад Силэм чөтгөр хоош үсрэн дөлнөөс арайхын мострлаа. Дээрээс нэгэн дуу сонсогдож улааны дотлогоог магтав. Арансаа тэнгэрээс буун ирж Силэм чөтгөрийг шууд тулаанд дуудаад догшин инээмсэглэлтэйгээр алхаа буулгав. Улбар шар цохилтын давалгаа Силэм чөтгөрийг газарт нэц дарав. Пост зам хармагц улаан чи хоцорлоо хэмээхэд арансаа хайхамжгүй хариуллаа. Улаан цохилтон цэвэрхэн байсныг зөвшөөрсөн ч дайснаа дуусгахад хангалтгүй гэж хэлв. Хэдэн хормын дараа Силэм чөтгөр тоосон дундаас үзэн ядалт дүүрэн харцтай босон ирэв. Улаан тайван байв. Арансаа өнгөтэйгээ нэгдсэн тул тулаан амархан болно гэж тэр тэмдэглэв. Арансаа хүчээ бүү барьгиж сануулan байдалд ортохоос өмнө ирсэндээ санаа амарлаа. Учир нь улааныг бүрэн хүчээрээ тулдаж байхыг харах хүсэгтэй бодогч байдаггүй. Улаан ердөө хилээ мэцлэв. Иргэн тойрны хашгирааныг хайхралгүй арансаа чадвараа идэвхжүүлэхэд хөл дор нь улбар шар энергийн хүрээ асав. Алхаа чанга хатгахад гэрэлтэх авраа биеийг нь нөмрөв. Тэгээд шулмын хар гарын бас нэгийг унгаа гэж мэдэгдэв. Эсрэг талд Силэм чөтгөр бялхах уур хилэндээ царайн чангаран дуугүй зогсно. Улаан арансаа хоёр дайрахаар бэлдэж байтал хадны цаанаас хүнд амьсгаа сонсогдов. Улааны нүд томорч Силэм чөтгөр хүртэл гайхан толгоогоо эргүүлв. Хадны ирмэг дээр Кей, Гейл, Эли нэр унаар эцэст нь гарч ирэв. Гейг тэр дорн газар тунан амьсгаадаж газар доорх болгос руу дахиж хизээж орохгүй гэж тангарлав. Гэвч Кей хүшив. Аимшигт дарамт биеийг нь нөмрөхөд дээш харвал Силэм чөтгөр яг түүн рүү ширтэж ард нь улаан арансаа хоёр өнгөний энергиэр гялзаж байлаа. Тэд тулааны талбайн яг дунд гарч ирснийг тэр яг тэр үед ойлгов. Улаан арансаа хоёр цаг үеийн тохироогүй хараан шууд хөдөлж улаан замаас зайд гэж хашгирав. Гэвч Силэм чөтгөр хоёр бодогчийг тоосонгүй. Түүний анхаарал илүү сул байдээр тогтов. Тэр аимшигт хурдаар Кей, Гейл, Эли гурав руу шууд харав. Зүн бэлгэн хөдлөн Гейл сэлмээ чанга атгаж Эли зевсгээ өргөөд ядарсан ч хоёулаа урагш нэг алхам гიშгэв. Силэм чөтгөр асар том хар сэлмээ савлав. Ганцхан цохолтоор Гейл, Эли хоёрын зевсэг хилтэрхий болон ботров. Хоёулаа хөшөв. Гейл бэхжүүлсэн сэлм нь ганцхан мөчид яаж сүрснийг ойлгохгүй айцтаа бүрэн хөлдлөө. Хүчний зөрүү хитрхий том гэдгийг тэр ойлгов. Асар том сэлэм дахин өргөгдөв. Цагаан энерги агаарыг сэтлэв. Бодогч завгүй Кей ураг шаран Гейл, Эли хоёрыг биеэрээ халахлав. Дотодхоо түүний зүүн гарыг цэвэрхэн тастав. Өвдөрт бүх биеэр нь дэлбэрэх мэт тахахад Эли нэрийг нь орилж Гейл сандран хашгирав. Шахнаас цус саграм урсаж Кей хоош шидэгдлээ. Силэм чөтгөр зогссонгүй. Гейлийг өвдгөөрөө зохиж унгаан Элийг хүзүүнээс нь шүүрэн барьцаалав. Улаан арансаа хоёр хитэн хормын дараа хурж ирсэн ч Элигийн амийг эрсдэлд оруулахгүйгээр дайрах аргагүйд нь танг зогсов. Силэм чөтгөр тэднийг байрандаа бай гэж тушаан зам гаргаж дахиж бүүх өхийг шаардав. Тэгээд түлхүүрийг шаардав.
Улаан араансай хоёрын царай ихд өөрчлөгдөв. Сэлэм чөтгөр охины ам миний гарт байгааг сануулхад улаан нүдэ онилгож байдлыг тунгаав. Араансай гаран чичрэн уурсаж ямар түлхүүрийн тухай ярьж байгааг шаардан асуув. Энэ хооронд Кей тасарсан гараас нь цус урсан газар хэвтэж, Неро дээр нь хүүн зөвхөрөнгөө баран дугарна. Тэгтэл Кей нь үрдсэн гар хөдлөв. Газраас харанхуй энерги сунж эхлэв. Кей аажмаар босоход сүүдэр нь тулааны талбайг бүхэлдэн нөмрөв. Сэлэм чөтгөр хачин дарамт мэдэрч түүн рүү ирэхэд царай нь гайхан бүдэрж харж байгаа зүйлээ ойлгосонгүй. Царай нь сүүдэрт нуугдсан Кей чигээрээ зогсож хар энерги биеийг нь тойрон хүчтэй эргэлдэнэ. Тасарсан гарынх нь үзүүрт харанхуй бөөгнөв. Тэгээд бүхэлдээ өтгөн сүүдрээр бүрэгдсэн шин гар үүсэж эхлэв. Сэлэм чөтгөр итгэж ядан ширтэж нөмрөн ирэх дарамтнаас зүн бэлгээрээ хойш алхав. Дуун чичрэн энэ хүн яагаад хар өнгөтэй байгааг шаардан асуув. Кей урагшныг алхам гიშгэхэд харанхуй бүрэгдэхөрч шин гар нь бүрэн бүрэлдэв. Хар хүчний дизбрэлт гадагш тесрэн Сэлэм чөтгөрийг хойш нисгэв. Араансай будагч улаан хоёр цочирдан хар зогсов. Сэлэм чөтгөр гинт үд харагдах хүчинд хахаж хоолоогоо атгав. Кей ганцхан гараараа асар том антныг агаарт өргөв. Араансай Эли болон бусдыг аюутгүй тал руу тэр дорн татхад улаан хүнд царайлан харав. Хар хүч Кей ухааны залагчсан байх үе гэж тэр айж байв. Сэлэм чөтгөр зөвхөрөнгөө баран тэмцэхэд харанхуй биеийг нь шахаж, хоёыг нь хагаран, оршихуй нь өөрөө зэврэм өргөдөж эхлэв. Кей оршихуйг нь соож байгааг тэр өвдөлт дундаас ойлгов. Кей гэрхтэх нүд рүү харсан агшинд Сэлэм чөтгөрт эртний дурсам зурсгийн орж ирэв. Энэ мэдрэмж яг өөрийнх нь мэдрэмжтэй адилхан хитрхи танил байлаа. Ухаан нь балардах сүүрчийн хормуудад Сэлэм чөтгөр эцэст нь ойлгов. Тэдний хайж явсан нэгэн бол Кей байжээ. Кей өөрөө түлхүүр байлаа. Кей нь биеэс харанхуй аимшигт ирүү гач ирэн Сэлэм чөтгөрийг тойрон хаагдаж залгах гэж завдав. Аюулыг ойлгосон мангас сэлмээ сугалж зүсэлтийн шуургаар сүүдрийн амттыг тастан зүхтах зам гаргав. Гэвч ингэж ялахгүйгээ тэр мэдэж байлаа. Тиймээс Сэлэм чөтгөр мөчийг нь тастгаар Кей рүү шууд харав. Талбайгаар чанга цохилтын дуу цуурайтав. Тогтолгоо бүрэн зогсныг хараад түүний нүд томров. Кей харанхуй дотор хөдөлгөөнгүй зогсон хуурсан гараараа сэлмийг хаажээ. Цохилт ямар ч нөлөө үзүүлсэнгүй. Кей нь хараар бүрхэгдсэн азах сэлмийг чанга атгав. Сүүдрийн ирүү дахин ойртоход Сэлэм чөтгөр хойш үсрэн арайхан мултарсан ч эргэн тойронд нь шин сүүдэр тэр дорн босов. Амьсгаагаа баран Кей нь хүч тооцооноос нь хитрхи хол давсныг тэр хүлээн зөвшөөрөв. Тэгтэл тулаанд өөр нэг хүчин орж ирэв. Араансай ууртай царайлан урагш харуулж хангалттай болсон гэж хашгирав. Асар том механик алах өршөөдгүй хүчээр бууж ирэхэд Сэлэм чөтгөр хаахыг хичээсэн ч дараагийн цохилт сэлмийг нь бүрэн бодлоо. Мангас өвдөж явлан Араансайгийн алах түүнийг газарт дарж дуусгахад бэлэн болов. Гэвч Сэлэм чөтгөр түлхүүрийн эзнийг олсон тул цааш тололдох шаардлагагүй гэж хурдан шийдэв. Тэр гинт тухархад Араансай хараал урсган хөөв. Хаашаа зүгдэхийг нь ойлгосон мөчид царайд нь паник тодорч гүн рүү орхоос өмнө зогсоохыг улаанд сануулав. Сэлэм чөтгөр нэгэн дуунаар гинт зогсов. Бодогч улаан яг урдан зогсож хүрэн нүд нь хурцаар гялалзан сэлэм нь улаан гэрлээр дүрлзэж өнгөснөөгч галаа идэвхжүүлв. Ганцхан зүсэлт аимшигт хурдаар харав. Сэлэм чөтгөрийн зүүн гарыг тастаж ард дахь газрыг хоёр хуваав. Сэлэм чөтгөр хойш гуйн мөрөө барин хромын агуу хүчтэй нүүр туснаа ойлгоод сүрдэв. Улаан сэхээ авах зав өгөлгүй. Хөрөн энергийн зүсэлтийг давлгаалуулан буулгав. Ганц гартай Сэлэм чөтгөр зөвхөрөнгөө баран тэмцээд эргэж ирэн түлхүүрийг өөртөө авахаа тангарлав. Цусанд будардсан тэрээр үсрэн зайлж сүүдэрт замхарв. Улаан хадны ирмэг дээр үлдэн мангасын алга болсон харанхуй руу ширдэв. Араансайг хөөцөлдөхийг хүсгэд улаан хитрхи аюултай хэмээн зогсов. Энэ бол тэдний хязгаар бөгөөд хар газар өөрөө дайсны хамгаалалт болдог. Багийнхан эцэст нь нэгтгэхэд Араансай уучлал гуйсан ч улаан бүгдийг тайвшруулж амьд үлдсэнд талархав. Гэвч ард руугаа харахад царайн чангарав. Кей бүрэн хөдөлгөөнгүй зогсож газраас урсан гарах хар сүүдэр бүх биеийг нь тойрон бүрхэж байв. Улаан цочирдэн Кей хар газрыг өөртөө сорон авч байх шиг санагдав. Аажмаар харанхуй авраа сулрахад Кей гуйвн нүүдэн цагаанаараа эргэлдэж хар энерги бүрэн арилв. Биеэс нь бүх тэнхээ тасарч урагш унан ухаан ардав. Багийнхан Кей хөдөлгөөнгүй биеийг тойрон дуугүй зогсов. Түүний сая гаргасан хүчийг хараад тэд нэгэн асуултыг дотроо асуухгүй байж чадсангүй.
Кей үнэндээ хэн юм бэ? Тэр цагт өөр газар Сэлэмч төр харанхуй дунд уйван явах бөгөөд шархнаас нь цус тослон өвдөгтөө тисэн явзав. Удалгүй мөрөн дээр нь харанхуй энерги бөөгнөрч тасарсан гар нь аажмаар дахин урууж эхлэв. Тэгтэд харанхуй дундаас тохуурхсан дуу цууратав. Тэр дуу түүний хөөрхидэвтэй байдлыг шоолж зодуурчихсан уу хэмээн асуугаад үргэж хамаагүй зүйлд хошуу дөрөх дуртайг нь дурдан цааш хатгав. Сэлэмч төр сүүдэрдүү нүдэ онёцож харав. Ногоон босон хар үстэй хоёр нууцлаг охин урагшаалгахад Сэлэмч төр тэднийг шууд танив. Вайпер руу чахагдсан биеийг нь тойрон байдлыг нь хөвчтөөгөө шоолж түүний зэрэглэлийн мангасыг хэн гинтээ чадсныг сониучрхан асуув. Нэг вайпер газрыг шинжлэн шатсан хасуун босон цэвэр хүрэн энергийн ус мөрөсөд залхуу нэмсэглэлээр дээш харан Сэлэмч төрийг бодорч улаантай тулалцсныг ойлгов. Тэр охин инээж тийм мангастай тулдаад амьд гарна гэдэг бараг л гайхамшиг гэв. Сэлэмч төр бухимдан хамраа сайруулан шоглоо мөргөжлөхөд вайперуудыг дууга хураагаад зайлахыг загнав. Вайперууд огт хайхалзгүй бодогч улааны хүчийг тайлбарлан түүнийг үнэхээр хүчрхэг болохыг хүлээн зөвшөөрөв. Гэхдээ улааны тулдах хэв маяг амин хүчийг нь зарцуулдаг тул сүүрс нь эрт орой хизээ нэгэн цагт ирэхийг онцлов. Тэгээд вайперийн дууны өнгө нухацтай болов. Тэр Сэлэмч төрийг гүйцэж ирэн балгасыг хүрээж байсан хар шулмын хүшиг онгоосныг анзаарсан уу хэмээн түүний зайлсхийж байсан асуултыг тавив. Аюустайгаар инээмсэглэн үүнийг хэн яаж хийснийг цааш даран асуув. Сэлэмч төр дуугүй байлаа. Вайпер санаа алдан хариулт нэгсээр байв. Энэ хооронд Сэлэмч төр дотроо түүнийг харан ийм чухал мэдээллийг ичдэг шалтгаангүй бөгөөд Кен хэн болох нь мэдэгдвэл өөрт нь асуудал болно гэж бодов. Нүдэнд нь шонз гэсгийн хүүг өөрөөс авахар шийдэв. Түүний хариу үйлдэлийг хараад вайпер урам нь хугаран чи өөтөлтэй юм хэмээн гомдлож Сэлэмч төр холдохыг харангаа эргэцээг нь мэдрэв. Хоёр вайпер с ижигтэй аашийг нь шоосон дотроо инээлдэж дуугүй байх нь ямар нэг юм нуусныг нь баталж байна гэв. Гэрч тэдний сониуч зан хурдан өөр тийш эргэв. Тэргүүн вайпер хайхамжгүйхэн хамаагүй дэгээд эрт орой хизээ нэгэн цагт өөрсдөө мэдэх босноо гэв. Ногоон нүд нь гэрэлтэн дүгнэлтэд хүрв. Хүшиг онгоос нь хотын хүмүүстэй холбоотой байх ёстой. Асар том, осон залаатай дүсийн өмнө зогсох вайпер инээмсэглэв. Одоо мөр олсон тул жинхэнэ замбраагүй байдал хотох цаг иржээ. Харанхуугаар дүүсэн энэ дэлхийд гязцсан хот аюулгүй байдлын дэнлүү мэт гэрэлтэн. Эмнэлгийн өрөөнд Кей ухаангүй хэвтэх бөгөөд үсэн дахин цагаан өнгөтэй болжээ. Мэри орны хажууд суун бодорч улаан, Гейл, Эйли сайн гурав хозгүйхэн манаж унтаж байгаа хүрүү дуугүй харна. Тэдний царай нилээд хүнд байлаа. Улааны бодол хар газрын эмх замбраагүй явдал руу эргэв. Ичгүүрийн мэдрэмж түүнийг нүмрэн авлаа. Хинч хүнд бэртэхгүй гэж тэр амласан шүү дээ. Сэлэмч төр. Кейн тасарсан гар. Түүний өгсөн амлалт аль хэдийн хугацчихсан байлаа. Даалгаврын үр дүнгийн бүх хүнд ачааг тэр дуугүйхэн өөрөв. Тэр эвдэрсэн халаасны цаг руугаа ширтгэд дотор тал нь огт өөрчлөгдөөгүй байв. Магадгүй би баатар биш дуудардах ирэхгүй нэгэн болов уу гэж тэр бодлоо. Хажууд нь Эли, Гейл хоёр даалгаврын талаар ярилцсан. Ээжи тэдний амьд гарсныг улаан, Арансе хоёрын удирдлагын ачаар бүтсэн жинхэнэ гайхамшиг гэв. Улаан ямар ч хариу дуугалгүй зөвхөн сонсон зогсох бөгөөд царай нэхэд ядарсан харагдана. Элигийн дуу хатуурав. Тэр Кейд дахин ачаа болохооргүй тийм хүчрхэг нэгэн заавал болно гэв. Улаан түнд битгий яар гэж зүглөв. Мэри тэдний яриаг сонсоод хүсчв. Бодол нь эргэж алдартай бодорчид өөрийгөө Кей найз гэж хэлэн урлан дээр нь орж ирсэн айц дүрэн анхны өдрөө саналаа. Одоо харин бүгдийг ойлгожээ. Кейн шин найзууд үнэхээр сайн хүмүүс байлаа. Тэр түүний тайван унтаж байгаа царай руу харан хурдан сэрээсэ гэж бодно. Сувилагч Кейн бийд шарах суруу байхгүй гэж хэлсэн тул тэр удахгүй сэрэх болно. Улаан эцэст нь анир чимээгүй гэвдэв. Тэр Мэригийн нэрийг дахин батлаад чи үнэхээр Кейн найз юм уу хэмээн асуухад Мэри толгойд оглоо. Улаан Кейн биеийн байдлын талаар түүнийг тайвшруулв. Тэгснээ түүний царай ямар нэгэн хуцтай зүйл бодох мэт өөр болов. Тэр Неро гэдэг жижигхэн амтны талаар ямар нэг юм мэдхүү хэмээн асуув. Яг энэ агшинд Кейн ард нэгэн хас үдэр цохов. Гээл цочин орон руу заан тэр антин эцэст нь өөрөө гарч ирлээ хэмээн хашгирав. Кейн дэрэн дээр жижигхэн хар муур сууж байв. Гээл өдий хүртэл нуугцанд нь муурыг загнаад даалгавраар Стилагийн хивтэрхий залгисан амтан мөн болохыг улаанд игтгэв. Гээл дотроо бугтана. Муур алга усноос болж улаанд тайлбарлах гэж их зовсон билээ. Тэвчээр нь барагдж буй улаан одоо ч бүдгсэн харагдана.
Гейл гинт орон руу дайран Муурыг нааш ир хэмээн тушаасан ч Неро нүүр рүү савардан хажуугаар нь нисэн зайлв. Гейл бүс чих уурлав. Жаахан Муур Мэригийн гар руу шууд харун очиход тэр чанга тэврэн царайд нь тайвшрал ба баяр солон дарахв. Неро Кейн сүүдэрт нуугдж байсан гэж анханасаа сижилдэж байсан тэрээр Муурны үсийг илэн зүгээр байгаад нь сэтгэл нь амарлаа. Өрөөний нөгөө талд улаан нүдээ Неро дээрээ садгасангүй. Тэр Муурт ямар нэг танил зүуд ажиглагдагч яагаад гэдгийг тайлбарлаж чадсангүй. Хэрэггүй зүйл гэж өөрийгөө болиулсан ч харцсан жижиг амтнаас хөдөлсөнгүй. Тэгтэл Нерогийн ам өнгөөр гэрэлтэв. Муур гэрэлтэх бөмбөрцгийг ханиалган гаргаж ирэхэд Мэри хойш үсрэв. Улаан хүн дамсгаа гарган үүнийг яаж гаргаж авах вэ гэж санаа зовж байснаа хүлээн зөвшөөрөв. Стилагийн хитрхинээс 7 өнгийн гэрэл цацарч өрөөг дүүрэхэд улаан гараа сунган асундаа хааж барив. Бас нэгэн хитрхи ордлоо. Гэвч түүний царай дахин барайлаа. Энэ хитрхийн төлөө төлсөн асар том үнийг тэр санав. Энэ хооронд Кей тулааны зүүдэндээ гацсаар байлаа. Эли Гейл хоёр сэлэмч дүрийг зогсоож чадахгүй байгааг хараад найзуудаа хамгаалах агуу ирмэлзэл түүнийг урагш түлхэв. Ямар ч эрсдэл түүнд хамаагүй байлаа. Айдас болон сэтгэлийн сандрал нь хурцдав. Чанга хашгир нь цочин сэрсэн Кей ширүүн амсгаадан хөлсөндөө бүрэн норсон байв. Тэр иргэн тойрноо гайхаа хахад улаан стилийн хилтерхийг барьж Эли Гейл хоёр хажууханд нь зогсно. Кей ухаан санаа уралтан би одоо хаана байна да? Дайсан хаацсан бол хэмээн бодов. Тэгээд өөрийн гар руугаа харав. Айдас түүнийг тэр дорн цохив. Хар өнгө нь алга болж тэр дахин өнгөгүй нэгэн болжээ. Айдас сандрал түүнийг нөмрөв. Кей эдгээр элит пионеруудаас хэн болохоо нуух шалтак хайж өнгөгүй байснаас гадуурхагдж байсан дурсамжууд нь эргэн ирээд тэд дахин намайг гадуурхахгүй гэж айв. Улаан түүний царайны хувирлыг тэр дорн анзаарав. Тэр Кейд толгоогоо өрг гэж ердийнхөөрөө тайван хэлээд яагаад гин буруутай мэт харагдаад байгааг нь асуун шолоохон хэлв. Түүний гадаад төрх асуудал биш гэж улаан хэлв. Хамгийн чухал нь анхны даалгавар амжилттай болсон гэж улаан оцорж. Шин цэргүүд хилтерхийг олно гэж огт бодоагүйгээ хүлээн зөвшөөрөв. Тэгээд дулаахан инээмсэглэн Ахмад түүнд сануулга өгөв. Одооноос эхлэн хатуу бэлтгэнэ гэж хэлээд Кейг улаан багтаа албан ёсоор хүлээн ав. Кей хүссэн ч ихтэй суув. Сонссон зүйлдээ итгэж чадсангүй. Тайвширсан инээмсэглэл царайд наажмаар тахан гадуурхагдах айдсыг угаан хайж шин шийдвэрээр дүүсэн Кей хариу инээмсэглэв. Юу ч тохиолдсон тэр бэлэн байлаа. Улаан явхаар бэлтэн шин цэргүүдэд яриагаа хурааж тарахыг сануулв. Стеллагийн хилтерхийг Люминос эзэнд шууд хүргэх ёстой гэлээд шин заавар хүртэл байгууламжид амрахыг тушаав. Улаан өрөөнөөс гарав. Кей, Мэри, Эли, Гейл 4 эмнэлгийн өрөөнд үлдэв. Эли анир чимээгүй гэвдэн Кейгээс тулааны талбайд ухаан арцсныхаа дараа ямар нэг юм санаж байгаа эсхийг асуув. Кей сандарсан харагдав. Ахмад улаан нуу гэж хэлснийг хүлээн зөвшөөрсөн ч тухайн хэсгийг өөрөө ч сайн санахгүй байгаагаа хэлв. Эли санаа алдан залууг дарамтлахгүй байхаар шийдэв. Хүн бүрд өөрийн гэсэн нууц байдаг гэж тэр бодов. Кей үннээ хэлж байгаа гэж зүтгэн яриаг хордон өөрчилж хар өнгөө одоо яаж эргүүлж авахыг асуув. Мэри инээж огт санаа зовх хэрэггүй гэд яг ийм өдрийн төлөө нэг зүйл бигдснээ бахархалтайгаар хэлв. Тэр цүнхээ ухаж бусдын сониуч хэрхэн харахад Мэригийн царай гэрэлтэв. Тэр харанхуй шингэнтэй жижиг зонх гаргаж ирэн энэ бол хар бэх гэж мэдэгдээд хог хаягдгийн цэгээс шүүрж авснаа хайхрамжгүй нэмж хэлв. Ээлжигийн царай тэр дорн цайв. Тэр Мэри рүү итгэж ядан ширтэж энэ бол бэх биш хорт хаягдл гэж хашгиран яагаад ийм аюултай зүйлийг хадгалж байгааг нь шаардан асуув. Кей харин баярлан үүнийг өөрийн хувийн бэх гэж нэрлсэн бөгөөд энэ шингэн цэвэр хор гих Элигийн сануулга түүнд ямар ч нөлөө үзүүлсэнгүй. Ямар ч эргэлзээгүйгээр Кей зонхоо онгойлгож өв. Мэри бүхнийг мэдих царай гарган инээмсэгтэж Эли цочирдон хөшөөв. Кей залхисан агшиндоо сэтгэл хангалуун амсгаа гарган дахин амьд босон шүү санагцснаа хэлв. Харанхуй манан биеийг нь тойрон эргэлдэв. Энерги нь хөөрөн дэгдэв. Үс нь хар босон хувирв. Тэр нодаргаа зангитан бүрэн сэргснээ мэдэгдэв. Мэри баярлан алах ташингаа бих дангаараа бүх энерги сэргээхэд хүрцгүй хэлээд урсан руу очиод илүү байгааг санав болгов. Кей дотроо газ бадран тэр дорн зөвшөөрөв. Гээл царай баргаран энэ бүхнийг дуугүй харж байв. Тэр эцэст нь яриаг таслан явхаа хэлв. Гэхдээ гахаасаа өмнө зогсов.
Тэр Кей рүү с ижигтэй дайсагнсан харцаар харж тулааны үеэр тасарсан ч одоо бүрэн идгсэн гар дээр нь харцаад өгтөө. Ийм сэргэгтийг зөвхөн тодорхой бодогчд л эзэмшдэг өндөр түвшний чадвар гэдгийг мэдэх Гейл Кейн хийсэн зүйлийг ухаандаа багтааж чадсангүй. Дууны өнгөнд ширүүсэн тулааны үеэр яагаад өөрийгөө тийм аюул руу шидсэнийг нь шаардан асуув. Бодол нь Кей Силен чөтгөрийн урд үсрэн орсон мөч рүү эргэж өөрт нь болон ээлэд зориулагдсан өвшөөлгүй цохилтыг Кей биеэрээ хаахыг харсан цочрол одоо ч түүнд байв. Тэрхүү уур хилэнгийн өмнө Кей эргэлзэв. Тэр мөчид бүгд аюулд орсныг мэдрээд чадвар нь довтлогоо зогсоож магадгүй гэж бодсноо тайлбарлан гэвч энэ нь бүтлгүүтэж байдлыг бараг дордуусныг нэмж хэлэв. Тэрхүү шудрах хариулт Гейлийг огт тайвшруулсангүй. Ирүүн чангарч гинтийн сэтгэлийн хөдлөлөөр Кейн хүзүүчнээс шүүрэн авлаа. Чиний тусламжийг хэн гуйсан юм гэж тэр хашгиран шаардаж царай нь уур хилэндээ мушгирэн Кейн нүүр рүү шулуухан хэлэв. Би чамд дургүй. Кей дуугүй болон бодогч Гейл яагаад ийм ширүүн хариу үзүүлж байгааг ойлгосонгүй. Мэри тэр дорн ярианд орж Гейлийг загнаад энэ галзуу аашийнхаа тайлбарыг шаардав. Гей юу ч хэлсэнгүй царай нь яриухтай мэдрэмжээр бүрхэгдэв. Хорцодсон чимээгүй байдгийн дараа тэр Кейн хүзүүгчийг тавиад өөр нэг ч үг дуугарлгүй эргэж холдов. Мэри одоо ч бухимдаж байсан ч Эли түүнийг тайвшруулсан Гейл үргэлж ийм яриухтай зантай байдаг гэж хэлв. Эли явах цаг болсны шийдэхэд Кей талархаж Эли тэдний тулааныг өөр цагт хойшлуулахыг санал болгов. Эли гармагц Кей, Мэри, Нерэ гурав үлдэв. Кей Мэригийн урлан руу буцахыг санал болгоход Мэри баярлан тэр дорн зөвшөөрөв. Явхаасаа өмнө Кей үзүүлэх гэсэн зүйлээ санаж Мэри сониуч ирхэн харав. Кей үүнийг даалгавраар дайсныг унагсныхаа дараа авснаа тайлбарлав. Асар том механик роботыг санангаа тавираас цүнх авч чамд заавал таалагдана гэв. Тэр гэрэлтэх механик биетийг гаргаж ирэв. Мэри хүшиж орхисноо үн цэнийг нь ойлгосон агшинд нүд нь гэрэлтэв. Энэ бол Кей нэгэн цагт гэрлэлээр дүүрэн байсан асар том танхимтай балгас дотор устгасан роботын гэрэлтэх цүм байлаа. За ингээд өнгөгүй мандахугийн маань 2 дугаар хэсэг дуслаа. Бичлэг таалагдсан бол суугтаа subscribe хийж лайк тахаа магтуузай. Дараагийн бүлгээрээ тун удахгүй эргээд уулзъя. Баяртай манайхаа.